сайн байцгаана уу? Өнөөдөр Есүс эзнийг хүлээж байгаа боолуудын талаар ярьж байгаа. Эзэн нь ирэхэд сэргийг хүлээж байсан боолууд нь өрөөлтэй гэж хэлсэн. Харин эсрэгээр эзнийг ирэхийг мэдхгүйгээр байсан ийм боолууд нь өрөөлтэй биш. Эзэн ирэхэд түүнийг хүлээж байсан бол өрөөлтэй болно. Энэ угаасаа амьдралаар яг болдог. Нэг нь ирэн хариуцлагатай нэг нь ирэн гэж бодоод хүлээж байсан бол бүх юм бэлэн бол түүнийг ирэхэд айхан байхгүй. Тэгээд тэр хариуцлагатай хүн нь ирээд өчигдөр бэлэн болсныхаа баярлаад түүнийг магтана. Сайн мэдсэн юм. Одоо олон нарт хамт юм айдээ. Амарч болно гэх. Харин эзэн нь ирэхгүй байхаа гэд хамаагүй замбраагүй байсан хүн яг уу эзэн ирэхэд намайг загнуулна гэж бод айгаад битгий ирээсэй гэд бодно. Одоо ирсэн. Бидний амьдрал тийм байна. Яг бидний эзэн Есүс ирэн гэвэл түүний хүлээж байсан бүх юм бэлэн байгаа итгэж нар баярлалаа. Эзэн ирж байгаа. Одоо бүх юм яг зөв шийдэж өгнө. Одоо энэ дэлхийд байгаа ансбрын муухай юм гаргаж өгнө. Юм шудраг гаргаж өгнө гэж баярлан нэг сайн оноо. Харин энэ газар дээр муухай юм хийгээд шудраг тусаар хийж байсан. Өөр бусдыг хүнддэггүй амиа бодоод амьдрсан юм хүн. Яг уу эзэн ирэн гэхээр яанахад яг уу эзэн намайг загнана намайг шүн гэж байж. Энэ хүн өрөөлтгээс тоцохгүй. Энэ айцтай хүн ийм болно. Бүх юм бэлэн байгаа. Баярлалаа. Гол нь юу вэ? Хүлээж байна уу? Хүлээхийн тулд бид бүх юм сайн бэлдэх хэрэгтэй. Эзэн бидэнд даагасныг хийж байх хэрэгтэй. Тэгэхээр айхан байхгүй бүрөө илүү хүлээн баярлна. Тэгээд энэ эзэн бидэнд юу даасан бэ? Эзэн бидэнд даагадаг нь тийм хамаагүй юм биш. Уг нь эзэн боолуудад өөрөө хийх ёстой юмыг даагадаг. Түүний орондоо хийх хэрэгтэй юмнуудыг даагана. Эзэн бидэнд даагсан нь эзэн хийдэг гэвэл сайн юм, хайр, ялангуяа хайр байна. Есүсийг хараад Есүс хийж байсныг уншаад эзэн бидэнд үнийг даагасан юм аа. Хөршөө хайлаад тайсан хайлаад ууслаад хүндэрлээ. Тэнгэр хааны хаанчлан шиг болгоход бид асуудалгүйгээр юм багвэр хайж байна. Тэгээд түрүүсөөр эргийн санацгай бид эзнийг хүлээж байна уу? Энэ өдрөө ирэхээр энэ өдрөө болгоод баярлан нүцлэн авах үсэ хараа бид өчигдсэн юм аа гэж айхуу. Үүнийг бодвол бид яг сайн бичсэн үү? Болоогүй үнийг харж байгаа. Тэрсээр бидний сэн байдлыг